За сайн байцгаана уу? Zopalkix байна. Бичлэг удаа хийгээгүй. Бас нэлээд удаа хийсэнгүү. За тэгээд ойлгох байлгүй дээ. За тэгээд дүүнэртээ баярлалаа. Зөндөө их комент биччихлээ. Хизээ бичлэг хийх вэ, гарах вэ гэд. Их урам авдаг шүү. Энэ удаагийн бичлэгээр GT Cut Hustle 3. За пүүзнийхаа ямар ч байсан материалынхаа тухай ярилцъя. За энэ пүүз нь ер нь GT Cut Hustle 3 гэж байгаа пүүз ер нь Nike-гийн хамгийн үнэтэй материалуудаа хэрэглэсэн хамгийн бүх инновац технологи хэрэглэсэн пүүз хамгийн сүүлийн үеийн технологитой Nike-гийн гаргасан саксны пүүз гэж ойлгож болно. Тийм болоод ч үнэ $190 байх шиг байна. За бараг хямдрахгүй байна. За тэгээд энэ пүүзний материал бол дээд хэсэг нь Flyknit яг жинхэнэ Flyknit байна. Бараг гүйлтийн пүүз шиг хөнгөн нэвт харагддаг, амьсгалдаг. Тэгсэн мөртлөөсөө хажуу хэсгээр нь Flywire системээ пүүзнийхээ хоёр талаараас явуулж өгсөн. Тэр нь яах вэ гэхээр хүний хөлийг пүүзэн дээр хоёр тийш нь холбруулахгүй сайн барих тийм төлөвлөгөөтгөөр хийсэн. Урдлын 3-2 хэсэг нь бол зөв зөөлхөн ямар ч хойно давхар юм нааж цав мав түрхээд бас нэг фьюз идэр наацсан байдаг. Тийм юу ч байхгүй. За ард өсгийний хэсэг нь бол илүү зузаан. Өсгийний хамгаалт энд бас хийсэн нэлээд зузаан. Тогшууд бол тог гэж байна. Өсгий бол ерөөсө сугардаггүй, маш сайн хөлийг доош нь барьж өгдөг. Пүүзний хил бол үнэн гоё. Доош нь оёогүй ч гэсэн хөлний дээр ингээд юм нэлээд том ингээд суугаад өгчдөг. Хоёр тийш ингэж холбирдаггүй. Гоё загвартай хийж өгсөн байна. За тэгээд хил нь өөрөө дотроо нүхтэй харагдаж байгаа болохоор ингээрээ бас амьсгална. Пүүз нь урд зэрэг тэр чигээр амьсгална. Энэ пүүзтэй бол ер нь бол халууцна гэж байхгүй. За дээд материал бол тэр чигээр Flyknit-тэй байна. Маш гоё зөөлхөн ямар ч breaking time боёо хөлөнд хэвшүүлэх цаг бол ерөөсөө хэрэггүй. Өмслөө шууд омс шиг таарна. Энэ тэндээс холгосон юм бол ерөөсөө байхгүй. За энэ пүүзнийхээ cushion боёо зөөлөвч хаа тухай ярилцъя. За энэ пүүз бол cushion-ы зөөлөвчний хувьд бол Nike бол бүх л зүйлээ хийсэн байна. За бүр дэндүүлсэн байна. За зөөлөвчин дуртай хүнд бол ёстой диважин шиг мэдрэгдэх бах. За миний хувьд бол аль нь байла, маш гоё байла, маш муухай байла. За энэний тухай маш товчхон тайлбарлая. Пүүзний cushion юу хийсэн бэ гэхээр үлмий дээр 2 давхар зүүм хийсэн. За доод хэсэгтээ бол Nike-гийн хэлж байгаагаар horseshoe zoom. Тэр нь болохоор морины тах гэсэн үг. Яг морины тах шиг хэлбэртэй юм байлээ л дээ. Тэг яагаад тийм тах шиг хийсэн бэ гэхээр нугалрахад дундуураа жоохон зайтай болохоор сайн нугаларж өгнө гэсэн утгатай юм шиг байгаа. За доод хэсэгт нь тэгж хийснэ. Яг хөлний үлминий доор болохоор ахаад zoom strobe хийсэн. Тэр нь яг нөгөө Kyrie Infinity дээр би нэг үзүүлжсэн шиг яг үлмийн доор том зүүмтэй. За өсгийн хэсэгтээ болохоор энэ тэр чигээрээ маш зузаан cushion гэдэг зөөлөвчтэй. За тэгээд пүүз нь өөрөө тэр чигээрээ cushion дээр мөртлөөсөө урдаа 2 давхар зүүмтэй. Тэгээд уловч нь өөрөө маш зузаан бас cushion юм ааши. Тэгж хийсэн байна. За тэгээд зөөлөвч бол дэнтцэн. Үнэхээр дэнтцэн. Яа юу гэж яг нэг гүйлтийн Hoka гэдэг нэг пүүз их юу авч байгаа да. Газар авч байгаа. Тэр Hoka-гийн пүүзийг харсан бол юм түнтийсэн бамбар юм амар том зөөлөвчтэй. Том марафоны гүйлтийн пүүзүүд хийдэг. Тэрнтэй бараг дүүцхүүц тийм бамбалцсан пүүз. Нэг талаараа их гоё боловч нөгөө талаараа маш муу. Яагаад тэгэхээр газраас айгүй өндөр өөрөө оршин тогтно гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр ерөөсө өндөр болчихж байна. Бараг хэдэн санж дээш өндөр болоод байгаа юм бэ? 2-3 санж дээш өндөр болоод. За энэ пүүз чи Wemby яма байлаа. Wemby л гэдэг. Тэр анх өмсч гаргаж ирж
Nike-гийн маркетинг кампанид одоо ажилласан. Одоо өмсөө тоглоод байгаа юм байлээ. Тэгээ цаадах чи өмсцнийг харахаар нэлээ урт төлөлтөө KD шиг юм хаашаа. Нэх урт өмссөн. Би энийг өмсөхөөр нэг погдгор жижиг пүүз харагдаад. Сан пүүзний арзмарын хувьд ярихад ба штэ. Ерөнхийдөө хагас арзмаар бүтэн арзмаарч барыг авч болохоор жижиг өмсгөлтэй юм байлээ. За би өөрөө бол US 9 өмсдөг 42 хагас 9.5 авсан, 43-ыг авсан. Тэгээ 43 авснаа мартчихж. Тэгээд анх ирэхээр нь өмсч үзээл тэгсэн чинь нэлээд бариудуу юм шиг санагдаа. Тэгээд би 42 хагас гэд нэлээд бариу юм байна даа гэж арзмаарыг харсаар 43 авсан байлээ. Тэгэхээр одоо би баг 44 авсан ч баг болов болохоор. Тэгтээ бас арай тунднаа. Тэгэхээр хүмүүс зөвлөх нь бол хагас арзмаар ав. Жоохон өргөн хөлмөлтөө бол баг бүтэн арзмаар дээшлэх юм уу хаашаа. За пүүзнийхаа зуралтыг ярих уу? Traction буюу зуралт. Зуралт бол яг хөө би бол нэг 10-аас 8 өгнө гэж бодож байна. Ягаад тэгэхээр харахад бол ийм холоор ингэсэн ийм одоо долгионтой одоо зуралт хийсэн гэх юм уу. Тэр нь тэгээд бас жоохон тоос цуглуулах юм аа. Хаяада нэг алгаар арчуулах маягтай. Тэгвэл ерөнхийдөө бол зуралт сайн. За тэгээд энэ пүүзний зуралт бүр дэндүү сайн байсан бол энийг өмсөн хүмүүс болго шагаа гიშх واخ уу. За миний хувьд ер нь ямар байсан бэ гэвэл энэ пүүз бол маш гоё, маш сонин, маш сонирхолтой тийм пүүз байлаа. За яагаад тэгж байна гэхээр би өөрөө бол зөөлөвчөнд их дуртай. Пүүзний зөөлөвч миний хувьд бол номер 1 байдаг. За тэгээ зөөлөвч бол үнэхээр гоё, дэндүү их ихтцэн. Надад бол бүр над чиг одоо зөөлөвчөнд дуртай хүнд ихтцэн гэд бодохгүй юу да. Тэгэхээр тэгээд ихтчихээр газраас нэлээ өндөр болчихж гин гэсэн үг. Хөл чинь. Тэгэхээр би ч нөө амхандаа нэг холбогч, молбогч стилээр тоглодог болохоор жоохон хөдөлгөөнтэй тоглодог гэж боддیں۔ Өөрийгөө. Тэгэхээр хоёр тишээ ийм холбирсан хөдөлгөөн хийх, хүчтэй кат хийх, хүчтэй зогсох дээр бол ер нь шагаа гიშгчих гээд байлээ шүү. Ер нь эвгүй. Шагаагаа маш сайн халааж байгаад яахгүй бол. Тэгээд жоохон эвгүй байгаа болохоор бас нэг 100% тоглолтоо гаргаж чадахгүй юм шиг жоохон тим мэдрэмж 100% тоглолт Монголдоо гаргаж чадахгүй ч байгаа юм шиг тим мэдрэмж авч байна. Сайн нэг дотор зааланд 2-3 тоглосон. Ер нь ингээл проморонд пик гээл гүхэд уул нэм сум шиг харвчмаар байгаа байхгүй яах. Миний нас болохгүй байгаа л та. Гэтэ яах вэ? Бас дотроо бас нэг сум шиг харвчмаар шүү дээ. Тэгвэл бол бас пүүз ус хойноос жоохон зураач байгаа юм шиг. Ягаад гэхээр энэ одоо нэг юу хийндэ нэг юм зөв одоо нэг элсэн дээр одоо спринт хийх муухай хэцүү үүдэн шүү дээ. Гой зөөлхийн мөртлөөсөө ингээд юм хоош нь татаад байдаг. За нэг тиймэрхүүл мэдрэмж авсан да зөөлөвчийн хувьд бол. За энэ пүүз ямар хүнд хамгийн боломжтой юм бэ гэхээр илүү дутуу юм хийдэггүй. Сайхан тойрж гүйж ягаад 3-аас байрлалаа авч байгаа 3 шидчихдэг. Тийм хүмүүс эсвэл 40 гарцсан. За бас гоё тоглолчмоор байгаа. Тэгтээ ингээд хамаг юм нь өвддөг те. Их зөөлөвч маш хэрэгтэй. Угаасаа цаанаасаа хурдгуу болцсон гоё ах нар байдэн штэ. Би ч удахгүй тийш орох гэж байна. Тэр хүмүүс их гоё тохирно. Залуучууд хөдөлгөөнтэй залуучууд бол ер нь хэцүү шүү. Ер нь эвгүй. За тэгээд миний үгийг аваад энэ пүүзийг одоо авч өмснөө. Тэгээд өөрсдөө тэгээд рискээ тодорхойлж агаад авч өмсөөрөө. Дараа нь тэгээд гоё гисэн гээд авч өмсчээ шагаагаа гიშгчээд одоо комент руу орж ирсэн те. Гоё гисэн биздээ одоо юу яа баг шагаа магаа шин шагаа авч өгмөг. Бас лай боллоо шүү дээ. За бичлэгээ ер нь үзэж байгаа та бүхэн маш баярлаа. Дүүнертэй их баярлаа. Энэ пэйжийг үздэг хүмүүс ч одоо юу юм бэ? 14-өөс нэг 20 хүртэл насны залуучууд үздэг юм байлээ. Демограф нь баг 100% эрэгтэй. Тэгэхээр одоо дүүнертэй зориулж л одоо бичлэг хийдэг болж таарч. Угаасаа анх тэгжил бодож хийж эхэлсэн. За тэгээд таалагдж байгаа нь баярлж байна. Гой комент үлдээж байна. Маш их баярлаа. За тэгээд бичлэгээ үзээд байгаараа.
араас нь тэгээд чадах чинээгээрээ гаргана. Би бол сар болгон гаргана гэж худлаа ярихгүй. Тэгээд чадах үедээ хийгээд чадахгүй үедээ тагаалга болоод тэгэл байж явах юм шиг байна. Гэхдээ ерөнхийдөө бол энэ пэйж юугаа бичлэгээ бол хаяхгүй гэж бодож байна. Тэртээ тэргөө сакс тоглодгоороо тоглож байна. Пүүз авдгаараа авч байна. Тэгэл авсан пүүзэн дээрээ ч юм уу те та нарын сонирхсан пүүзэн дээр тэгээ бичлэг хийгээд явж байна гэж. За бичлэг нь таалагдсан бол тэгээд лайка дараад, subscribe дараад хэрэгтэй хүмүүстэй share хийгээд өгөөрэй. Тэгээд дараачийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.